5 сарын 12-нд засгийн газраас Монгол Улсын ерөнхийлөгч зөвшөлтсөд санал өгсөн байгаа. Хуулиар сая хэллээ 7 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байсан боловч байнгын хороо засгийн газрын гишүүн гадаад хэргийн сайд байж иж асуулт шийдэх ёстой гэж үзсэн. Тэгээд 7 хоног хойшлуулсан. За мөн түүнчлэн энэ томилгооны асуудлыг ирэх барьж байгаа намын бүлгийн хурлаар заавал хилцүүлэх ёстой гэж үзсэн. Ингээд 5 сарын 22-ны бүлгийн хуралдаанаар хилцүүлсэн. Бүлгийн хуралдаанд орсон гишүүд байр сууриа илэрхийлсэн. Улмаар ингээд өчтөр буюу 5 сарын 25-нд бид 14 хоногийн дараа хуулиас 7 хоног хэтрүүлж ээж хүндэг шалтгаан байсан гэдэг үндслээр бид нар ингээд хилцээд чуулганд оруулж байна. Консулын асуудлыг хөндлөө консулын төлөөлөгчийн газрын тэргүүний томилох, эргүүлэн татах асуудал бол засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг. Энэ дээр улсын их хурл ерөнхий консулыг томилдгоо татдаггүй. Ямар нэгэн Монгол улс өнөөдрийн хүртэл олон улсад нээсэн элчин сайд диплом төлөөлөгчийн газрыг хаасан зүйл байхгүй. Шаардлагатай зарим тохиолдолд өнөөдрийн төсөв хөрөнгөний хязгаарлалтай нөхцөл байдалд зарим консулын элчин сайдын үйл ажиллагааг өөр орноос хамааруулахаар төсвийн зохицуултыг хийж байгаа. Ямар нэгэн нээсэн консул төлөөлөгчийн газрыг зогсоосон хааж байгаа зүйл байхгүй гэдг бас хэлхийг хүсэж байна. Нөгөө талаар Монгол улсын үе үед одоо улс төрж явж ирсэн нэг том соёл бол улс төрийн одоо хоёр гол нам Монгол улсын гадаад бодлого болон батлан хамгаалах бодлогод нэгдмэл байр суурьтай барьж ирсэн. Энийхээ хүчинч Монгол улс гадаад идэвхтэй бодлого явуулж чадаж ирсэн. Энэ уламжлал бас жоохон хадгалагдах ёстой гэж үздэг. Энэ хүрээндээ өнгөрсөн 8 жил Монгол улсын төрийн тэргүүн үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгчийн одоо гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн одоо гол багаас 3 хүн орж ирж гадаадад үүрэг гүйцэтгэхээр орж ирж байгаа. Энэ удаагийн томилгоо бол Монгол улсын одоо 3 дахь хөршийн хамгийн тэргүүлэх чиглэлийн улс орнуудад томилгоо хийгдэж байгаа. Өнөөдөр бид нар валютын сангийн хөтөлбөрийг авж байна. Энэ валютын сангийн хөтөлбөрийг цааш амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суур болсон манай гол дэмждэг, гол хандивлагч 3 хөршийн орнуудад энэ удаагийн томилгоо онцгой ач холбогдолтой гэдгийг гишүүд маань бодох хэрэгтэй. Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого бол улс төржиж болдгоо салбар гэдгийг хаана ойлгох хэрэгтэй. Дотоод асуудал бол улс төрийн номуудад өрсөлдөөн байх ёстой. Гадаад энэ хоёр чухал амин чухал гол энэ чиглэл дээр бид улс төрийн нэгдмэл эрх ашгаа хангаад улс төрийн номууд зөвшөлдсөд ингэж явж ирсэн уламжлалыг цаашдаа хадгалж үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ нь гадна талдаа Монгол улсын төр засаг доктортой байна, гадаад бодлогын доктортой байна. Монгол улстай хамтран ажиллаж болно гэдэг юм улс төрийн томоохон ихтгэл ийм нэр хүндийг бий болгож ирсэн. Энийг бид үгүйсгэж болохгүй гэдэг ийм зүйлийг байнгын орон дээр ярилцсан. Ингээд гишүүд нэгд хуулийн хугацааны 7 хоног хэтэрсэн байна. Гэхдээ их хурлаар оруулж шийдүүлээ. Эцсээс шийдвэр гарах эрх нь улсын их хурлын гишүүдэд байгаа. Бүлгээр хилцүүллээ, танилцууллаа. Одоо их хурл гишүүд та бүхэн конопо дараад шийднэ. Тэгэхээр хуулийн хүрээнд улсын хурл нэгийн дагуу бид нар асуудлыг оруулж ирсэн шүү гэдэг зөв ойлгоорой. За гишүүд